Сайн нөхөр хүмүүс минь бүгдээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За энэ бичлэг маань хоёр хэсгээс бүтэж байгаа. За эхний хэсэг дээр хэдүүлээ монголчуудын хамгийн хэрэгэлдэг платформ болох Facebook дээрх группүүдийн талаар хэдүүлээ ярих болно. Харин хоёр дахь хэсэг дээрээ яг Монголын нийгэмд, Монголын сошиалэр айгүйх олон хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа маш олон онц ноцтой гэмт хэрэгүүд гарч ийн л та. Тэгээд хэдүүлээ хоёр дахь хэсэг дээр яг тэр талаар ярих болно. За тэгэхээр яг хоёр дахь хэсгийг бага насны болон жирэмсэн хөвгүүл эмэгтэйчүүд за ямар нэгэн сэдв дээр эмзгээр хүлээж авдаг хүмүүс маань байх юм бол бити үзэрэг гэдэг сануулгыг хүргээд хэдүүлээ шууд бичлэг рүү орцгоё. 104 орны хамгийн хямд өндөр хурдны аяллаа эсэмийг Unisym-танд санал болгож байна. Давуу талууд нь VPN суулгах шаардлагагүй, бицэн болон дугаар авах хэрэггүй. Facebook, Instagram, YouTube болон банкны аппликейшнүүд гэх мэт сошиал аппууд хязгаарлалтгүй. Тухайн улсын хэл даваад шууд ашиглах боломжтой, уян хатан багцын сонголттой, аяллаа турш дата хэрэглээгээ өөрөө хянах боломжтой Unisym-ээ Unisym цэгийн аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг Unisym цэгийн Facebook пэйжээр авах боломжтой. Facebook дээр монголчууд ашигладаг бүр маш олон группүүд байдаг. За хэдүүлээ энгийнээс нь эхлээд хүнд группүүд рүү ингээд яриад явна гэсэн үг. За хамгийн ихэнд ярих группүүдийн төрөл гэх юм бол яг барилгын материалын групп, за оршин суугчдын групп, тэнгуут ямар нэгэн бараа бүтээгдэхүүнтэй тийм бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг хэрэглэгчдийн групп гэх мэтчлэн группүүд байдаг. За энэ группүүд дээр юу ордог вэ гэвэл угаасаа ойлгомжтой тий. Жишээлбэл барилгын материалын групп байлаа гэхэд яг суултуур зарна 0 зарна гэдэг юм уу тий. Сан техник ажил хийлгэнэ гэх мэтчлэн яг тэр группийнхаа онцлогоос хамаарсан постууд ороод явдаг байгаа. За оршин суугчдын групп бас яг ойлгомжтой байх гэж бодож байна те. Яг сөөхтэй холбоотой, эсвэл хог хаягдaltaй холбоотой, яг тухайн хотхны, эсвэл байрын, эсвэл нөгөө тухайн гэр хорооллын орчмын ч юм уу те мэдээллийг оруулдаг тийм группүүд байдаг. Хэрэглэгчдийн групп гэхээр ойлгомжтой байх гэж бодож байна. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчлэг авдаг байгууллагынхаа ингээд хэрэглэгч нарын цугулсан те яг юм бодит сэтгэлээ хуваалцдаг тийм группүүд бол байдаг. За би ингээд хөдөлгөөр нэг гормон ингээд хөдлөд за тэр гайг байгаа хаа гэж бодож байна. За тэгээд сүүлд би яг Cloud9-ийн хэрэглэгчдийн групп руу ороод за тийш орсонд бол маш их баяртай байгаа байхгүй юу. Гэтэ энэ бол ямар нэг спонсор байхгүй шүү зам манайхаа. Ялангуяа би сүүлүүд арьсан дээр айгуухан хараад бүр яг миний арьсан тохирсон тэр бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж үзэж байгаа. За тэгээд яг тийм ингээд орчингууд жишээлбэл миний мэдхгүй ч юм уу эсвэл шинэ бүтээгдэхүүн ингээ орлоо гэхэд хүмүүс ийм бүтээгдэхүүн ингээд байдаг болсон байна. Энэ яг яадаг вэ? Ямар арьсан таардаг вэ? Яг энийг хэрэглэсэн сэтгэл ямар байсан бэ ч гэдэг юм уу яг бодит хэрэглэгч нарын сэтгэл байдаг нь болохоор надад маш их таалагдсан. Тийм болохоор би яг сүүлд нэг төөнөр аваад тэнгуүдээ тэрнийхээ талаар нөгөө мэдээлэл ингээд байхгүй байсан чинь яг тэр группийн ачаар мэддэг болж байгаа байхгүй юу? Дараагийн ярих группүүд нь болохоор хувирдаг группүүд байгаа. За яагаад ингэж нэрлсэн бэ гэх юм бол ингэж цаг хугацаа явах тусам ингэж нэрээ өөрчлөөд хувираад байдаг группүүд байгаа хгүй юу? Жишээлбэл яг Physical Asia reality show гарч байхад яг энэ талаар ингэ мэдээлэл оруулдаг яг Physical Asia гэдэг нэртэй юм групп байсан. За энэ групп нь урд нь Тэнгисийн эрэг дээр 24/7 гэдэг нэртэй байсан байгаа хгүй юу? Тэгэл яг айл цаг үед те ямар ингэж reality show гарч ирнэ, яг ямар сэдв ингэж хүмүүсийн ингэж анхаарал хандалтыг авна. Яг тэр талаар ингэж мэдээлэл оруулаад явдаг ийм групп юм байлээ. За яг өмнө шиг бас ээжүүдийн групп бас байдаг. За тэр групп нь болохоор 2024 онд ингээд төрөх ээжүүдийн групп байжгаад 2025 он гарчингууд 2025 онд төрөх ээжүүдийн групп гэл ингээд нөгөө нэрээ өөрчлөлт яваад байдаг. За яг өмнө шиг бас нөгөө playtime явах хүмүүсийн групп байдаг. Бас яг жил болгол те тухайн жилийнхээ ингээд оны тавиал ингээд яг playtime явах хүмүүс 2025 гэл playtime явах хүмүүс 2026 гэх мэтчлэн нэрээ өөрчлөлт яваад байдаг ийм группүүд бас байдаг. Дараагийн ярих группүүд нь болохоор хүмүүсийн сонирхолд тулгуурлаж бий болсон группүүд байдаг. За үүнд жишээлбэл яг нөгөө үнэртэй усанд дурлагчдын групп гэдэг яг үнэртэй усанд ингээд туртай тийм хүмүүсийн байдаг ийм групп байдаг. За үүнээс гадна кофеин дурлагчдын групп, за тэгэл дэлхийгээр аялагчдын групп гэх мэтчлэг аялах туртай хүмүүс байдаг ч гэдэм үү те. За яг иймэрхүү группт болохоор яг нөгөө спорт сонирхчдын бас ийм группүүд орж ирнэ. Нөгөө сакс үздэг хүмүүс гэх юм бол яг сакс үздэг хүмүүсийн группт ордог ч юм уу те. Би жишээлбэл яг урд нь хөл бөмбөг үздэг байсан. Гэхдээ ерөөсөө үзэхгүй байгаа шүү. Тэгээд хэрвээ бас миний бичлэгийг яг үздэг хүмүүсээ бол намайг мэдэх байхыг би нэг удаа бичлэг дээрээ Барсагийнхаа өмсгөлийн өмсөжсэн. Тэгээд яг тэр
чиглэлч гэдэг юм уу та тий одоо яг тэр Барсагийнхаа хөгжөөн дэмжигчдийн группт бас байдаг гэх юм уу яг ийм сонирхолоор орсон байдаг ийм группүүд бол байдаг. За тэгээд дараагийн ярих группүүд нь бол бүр заавал байх ёстой группүүд гэж байна. За үүнд болохоор мэдээж хэрэг яг нөгөө ажлын болоо одоо хичээлийн шаардлагаар байдаг ч гэдэг юм уу та тий одоо яг нөгөө ажлынхны групп, сургуулийн групп, ангийн групп за тэнгуүтээ хэрвээ цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдтэй бол яг тэр одоо эцэгчүүдийн группт бол хүмүүс заавал байх ёстой байдаг. За тэгээд яг үүн шиг бас нөгөө нэг настай хүүхдийн төрсөөр тэмдэглэх групп гэж бас сүүл байдаг болсон мөлий. Одоо л ялангуяа сүүлийн үед хүүхдийг нэг насны төрсөдрийг бол бүр ингээд айгүй өсөр те нэг юм нийтгэр тэмдэглэдэг болцсон штэ. Бүр ингээд аль бие усаар бүр ингээд гоёор тэмдэглэдэг болсон. Тэгээд яг тэр мэдээлэлээ хуваалцах тийм эцэгчүүдийн групп гэж бас байдаг. Дараагийн ярих группүүд нь болохоор олон нийтэд нээлттэй группүүд байдаг. За үүнд болохоор одоо нэг байрны зарын группүүд, машин техниктэй холбоотой одоо хэрэгслийн зарын группүүд, гар утастай холбоотой юм зарын группүүд ч гэдэг юм уу. Бүр зарын групп бол маш их байдаг. Тэгэл тэр дотор нэг хамаг зар те одоо бүх төрлийн зарч гэдэг юм уу тийм группүүд бол үнэхээр их байд юм лээ. За эдгээрээс гадна одоо нэг аймаг сумдуудын группүүд бас маш их байдаг. Одоо жишээлбэл Үр хангай аймаг гэл те тэгэл тэр дотор ингэ задардаг ч юм уу. За эдгээр бол яг ингэ олон нийтэд нээлттэй хин л бол хин баг орж болох үс группүүд байгаа хгүй юу. Тэгэд эдгээр миний бодлоор жоохон замбраагүй байдаг юм шиг санагддаг. Хин бол хин ингэ ямар ч хамаагүй ингэ зар ямар ч хамаагүй пост оруулаад явдаг. Тэгээ админ зүг нүг юм чөлөөтэй ятсан ямар нэгэн пост оруулахдаа заавал админы зөвшөөрөл авахгүйгээр тийм тохиргоо хичэнгүүд бүр юу ч хамаагүй ороод тэгээ жоохон юм замбраагүй юм шиг бол харагдаад идэг. Түүнээс гадна яг эдгээр групп дээр юу ороод байна гэд хараад ахаар одоо нэг юм гэр бүлийн гадуур харилцаа байдаг шүү дээ. Яг тиймэрхүү постууд бүр сүүлүүд маш олон харагддаг болсон байхгүй. Яагаад гэвэл чинь нэг гэр бүлээс гадуур харилцааг хэршдэг чинь ингэж байж болохгүй зүйл байгаа даа шүү дээ. Тэгээд одоо ингэж нөхрийгөө ч юм уу эхнэрийгээ ч юм уу те нэг юм нөгөө хууртагдаад эхлэх хэрэг юм уу да. Би ингэж яхан зөв буруу мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол хүмүүс одоо энэ ингээл өстой нөхөртэй маань ингэсэн гэл нөгөөнийхэн шууд профайл зургийг оруулаад те ингээд оруулдаг одоо юм бүр маш их харагдаад илээ. Тэгээд хүмүүс нөгөө нэг яалч ингээд уур бухимдлаа тийм групп тиймэрхүү пост болгож маш их оруулаад байгаа юм болов уу гэж бол би хараад байгаа. Дараагийн яригдах группүүд нь болохоор одоо нэг мэрэгжилтэй холбоотой, мэрэгжлийн онцлогтой холбоотой группүүд гэх юм уу. Одоо би жишээлбэл ямар нэгэн сургалт авлаа гэхэд яг тэр сургалтыг одоо ингэж авсан хүмүүс нэг группт ордог. Ийм группүүд байдаг. За үүнд болохоор бас нөгөө нэг киноны группүүд бас маш их байд юм байна л да. Яг сүүлд нөгөө би ингээд лежээсээ сонсож байгаа хгүй. Тэнгүүд тим кино багц тим кинонууд гэл ингээд бас төлбөртэй. Тэгээд тэр төлбөрөө өнгө тэр хүмүүсийг нэг группт оруулаад тэр групп дотор ингээд кино тавьдаг. Тиймэрхүү группүүд бас нэлээх байд юм бэлээ. За үүнээс гадна одоо жишээлбэл яг хууль зүйн зөвлөгөө авах групп ч гэдэг юм уу да тий. За тэгэл маркетинг талаасаа сошиал маркетинг ч гэдэг юм уу яг иймэрхүү группүүд гэх юм уу. Яг юм мэрэгжлийн яг нэг юмд ингээд чиглэсэн ийм группүүд байдаг. За эдгээр дээр бас нэмээд ярихад одоо ямар нэгэн зөвлөл нөвддөг болч гэдэг юм уу та. Одоо жишээлбэл шамбрамтай бол одоо яг шамбрамп гэдэг тийм групп бас байгаа хгүй. Яг тэр талын одоо хүчин одоо юмаа ингээд хоорондоо хуваалцаад явдаг группүүд бас байдаг. Гэтэ би яг яагаад одоо энэ шамбрам дээр ингэж амар акцент авчих юм те яг энэ группыг яриад байгаа вэ гэхэлэр би төрсний дараа бүр ингээд өтгөн маань ингээд айгүйх хатаад тэг бүр ингээд хүндрэх гэж бүр ингээд айгүйх зовдөг гэсэн хгүй. Бүр ингээд амар их надад хүндрэх гэдэг бол бүр ингээд бүр хүндэрнэ гэж ботхоос бүр ингээд айдаг. Би бүр ингээд маш их хатдаг тэгээ бүр ингээд уйлаад бүр өстө бөө юм болдог гэсэн бохгүй. Гэтэ нэг юм ардын эмчилгээ хийсэн гэх юм уу. Тэгээ тэрний яадаг байсан бэ гэхэлэр би бас ингэж яг ярьж болохгүй мэдгүй л байна л да. Гэтэ миний хувьд болохоор нөгөө нэг юм тосонд зөөр одоо бид бүгдийн нөгөө хэрэгэлдэг 9-ийн тосоо штэ тий. Тосонд саримс нэг конуулаад тэгээ тэр саримсаа ингэж хийгээд идэг. Тэгэхээр гайг болчт юм билээ. Ер нь бол миний тэгж идэгсэн байхгүй. Тэгээ би яг энэ талаар тэр шамбрамын одоо тэр групп дээр тавьсан чинь админ угс авдгүй юм билээ. Тэр админы гол зорилго нь болохоор өөрөө нүг оруулж ирдэг ийм тосоо зарах гад өөр тиймэрхүү постуудыг бол оруулдаггүй. Тэгээд өөрөө болохоор яг ийм одоо ийм байгаа шүү, тосоогоо шүү гэдэг рекламаас ингэж хийд юм бэлээ. Тэгээд бас яг саний ярьсан группүүдээс хууль зүйн зөвлөгөөг нь аавна гэдэг групп байгаа аахгүй юу. Тэгээд тэн дээр миний ингээ харснаар зарим хүмүүс ингээ зүгээр маш одоо яг хуульч ч юм уу, мөөлөгч ч юм уу те ингээ шууд хариулцахаар юмн дээр ингээ тэд нар айгуу сонио юм яагаад гэдэм бэлээ. Хууль зүйн зөвлөгөө шүү гэд. Одоо миний бодлоор бол наача ингээл болоо гэд зүгээр ингээд хүн хамгийн наацхан ингээд зөвлөгөө авах гэдэг хүмүүс байгаа байхгүй юу. Тэнгүүт ингээд заавал нэг юм тарифтай тэгээд заавал ингээд
залгаж ингэ зөвлөгөө аваарай гэд бичээд идэм билээ. Тэгээ тэн дээр нас зарим хүмүүс бичсэн л байсан л да. Ганцхан ингэ юм нэр ингэ зүгээр ганц өгүүлбэрээр ингэ хариулаад өгөхөд яг юу болтгүй юм бэ гэх мэтчлэн тиймэрхүү зүйл бол нэлээд харагдчихсэн. За одоо хэдүүл яг нэлээд сериосны группүүд рүүгээ орж ийн. За юу ч миний ингэ хамгийн хүнд дурдах хэвээр групп бол яалтчгүй бидэнд тохиолдсон хүндхэн хөвгтэй явдал гэдэг групп байгаа. За тэр группт бараг л нэг хэсэг байхгүй хүн байхгүй те яг тэр доторх постууд бол ингээл бүр ингээ вайрал болол ингээд явж ирсэн шүү дээ. Тэгсэн чи яг 2022 оноос хойшоо идэхгүй болоод юм оруулах болсон мөлий. Тэгэхээр миний бодлоор админ нь магадгүй нөгөө нэг юм фэйсбүүкээ алдаад ч юм уу да тий хүмүүсийн одоо нөгөө нэг пост бичсэн юмнуудыг нь нөгөө ингэж хүлээж авах болсон гэх юм уу да. Тэгээд идэхгүй болсон мөлий. За тэгээд уул нь энэ групп нь болохоор 175 мянган гишүүнтэй байсан байгаа байхгүй юу. За дараагийн групп болохоор бидэнд тохиолдсон аимшигт явдал гэдэг групп байна. За энэ бас маш олон хүнтэй заяа. 281 мянган хүнтэй тэгээд өөрсдөө тохиолдсон аимшиг юмнуудаа бичдэг гэсэн үг. Тэгээ би бол ерөөсөө ямар ч пост уншиж байгаагүй. Яагаад гэвэл би ер нь жоохон аймтах байхгүй. Тийм болохоор унших юм бол угаасаа би ингээ шөнө арай айна гэж бодоод ерөөсөө уншиж байгаагүй юм групп байдаг. За дараагийн групп нь болохоор санхүү өгнө аавна гэдэг группүүд байгаа. За яг ийм одоо төрлийн группүүд маш их байт юм лээ. Тэгэл нөгөө нэг профайлаа нууцсан одоо октод л юм шиг байгаа байхгүй юу. Тэгэл яг одоо ийм найдвартай ахтаа уулзсан гэдэг юм уу да. Тэг эсвэл ийм найдвартай байртай ийм газар байна. Тэг хуцаар холбогдорой гэж шууд дугаараа тавьчихдаг. Тиймэрхүү постууд бас маш их ордгийм билээ. Тэгээд нүг Instagram дээр нэг яд ч эмээтэйгээ бичлэг хийдэг нэг хүү идэв шүү дээ. Яг тэр одоо эмээгийнхаа дугаарыг яг тэр санхүү өгнө аавна гэдэг групп дээр тавьсан байгаа байхгүй. Тэсэн чи эмээр нь ингээд залгаснаа ингээд маш олон хүмүүс залгасан шүү дээ. Та хэд маань тэр бичлэгийг үзнэ үү? Үзег бол би энд юу цаа хайлт оруулчих гэж бодож байна. Тэгээд эмээр нь ингээд залгангуудаа те юулээ хаанаа барилын байранд бэлэн хоолнд бэлэн байна. Тэдэн цагт хүрээд ирээрэй гэх мэтчлэн ингээд шууд хүмүүс залгадаг байгаа байхгүй юу. Дараагийн ярих групп маань болохоор маш сонирхолтой нэртэй 28 мянган одоо гишүүнтэй групп байгаа байхгүй. За энэ групп нь болохоор бид нэг залуутай болцоод байна уу гэдэг нэртэй групп байгаа. За тэгээд энд ямар хөө постууд ордог вэ гэх юм бол одоо яг тэр эрэгтэйчүүдийн зургийг ингээл тавиалтай эсвэл Facebook-ийн, Instagram-ын тавингуудаа одоо энэ залуутай юм холбоотой хүн байна уу? А энэ яг ямар хөө залуу болоо гэдэг одоо тэгэж асуудаг тим групп бол байдаг юм байна. За тэгээд урд нь бас яг тэрнээр ингээд нэг сагсчин залуу гэтээ тэр болохоор Монгол сагсчин биш. Одоо нэг легионерууд идэв шүү дээ. Яг нэг тийм легионерийн зураг ингээд орсон чинь доор нь ингээд тогтод бүр баахан бичээд наач угаасаа юм хүүхэмсэг штэ. Наач өстө бараг л бүх охин руу ингээд чат өчдөг. Тэгээд дараа нь тэр чатаа устгадаг гэдэг нэг тиймэрхүү мэдээлэл бас явж ирсэн байхгүй. Гэтээ хин гэдгийг нь хэлээд яхан юу ч нэг тиймэрхүү юм ордог ийм групп бол байдаг. Тэгээд сүүлд бас яг энэ групп дээр ирчүүдийг болон бас октодыг асуудаг болцсон лээ. Яг нэг юм октодын зураг оруулангуудаа яг тэр талаар асуудаг. За дараагийн ярих групп маань яалч ч нэг олон группүүдийн талаар яриад байгаа болохоор яг дараагийн ингээд олон хэлээд байгаа шүү манайхан таад мөн ойлгож авах гэж бодож байна. За дараагийн групп маань болохоор эхнэрүүдийн ертөнц гэдэг нэртэй групп байгаа. За энэ групп нь болохоор 89.9k буюу одоо бараг л 90 мянган гишүүн хүрэж байгаа ийм групп байгаа хгүй. Тэгээд энд юу байдаг вэ гэхэлэр ер нь л баахан эмэгтэйчүүд тэгээд яг юм амьдралынхаа асуудал юмаа ярилцдаг групп гэх юм уу да тий. Гэхдээ ер нь энэ групп руу ингээд орохоор нэлээд дандаа хүнд одоо юм постууд идэг. Ер нь гэгээлхээсээ илүүтэйгээр яг нөгөө нөхөр нь ингэж араар нь тавьсан, нөхөр нь хуурсан, за тэгэл нөхөр нь зоддогч гэдэг юм уу да те. Яг иймэрхүү зүйлтэй холбоотой постууд бүр маш их байдаг. Тэгэд ийм групп баахгүй. Тэгээд сүүл бас нэг эмэгтэй бичсэн байсан. Хэдүүлээ ерөөсөө юм гэгээлх юм ярихгүй маа нөхрүүдээ ерөөсөө магтсан пост бүр нэг жалгаа. Тэгээд одоо энэ ингээд нөхрүүдээ магтдаг пост шүү гэх мэтчлэн тэгэж бичсэн байсан нь бол харагдчихсэн. Гэсэн чинь бас яг ирчүүд байдаг аудийн групп гэдэг нэг тийм групп байд юм байна. Тэгээд тэр дотор бол яг ирчүүд байдаг гэж аахгүй. Тэгэд яг саний нэг эхнэрүүдийн ертөнц гэдэг групп төр ингээл хүмүүс асуусан байгаа байхгүй юу. Одоо энэ ирчүүдэд ийм групп байдаг болов манай энэ групп шиг болов гэж хүмүүс асуусан чи яг тэн дээр ингээд бас нэг хүн бичсэн байсан л да. Аудийн групп гэдэг нэг юм групп бол байдаг. Гэхдээ тэр дотор бүр ингээл те яг бид нар шиг ингээл амьдралынхаа одоо ийм зовлон юмыг бичээд хахаас илүү нэлээд гэгээлэг постууд ордог тийм групп байдгаа гэж бол бичсэн байсан. Гэтэ би ерөөсөө орж хараагүй. За тэгээд бас сүүлд тэгсэн чинь яаж аахгүй тэр аудийн групп дээр нэг юм пост явж исэн юм байна. Одоо ингээд гэрлэлтэд батлуулах жаамаа юунаас эхлэх вэ гэдэг пост байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр доорх комментууд нь бүр маш сонирхолтой заяа. Тэр доор нь хүмүүс гэрлэлтэд батлуулаад димитэ гэдэг одоо тийм коммент бүр маш их байсан. Бараг л 10 комментны 7 нь гэрлэлтэд батлуулаад хэрэггүй. Гадагшаа явах гаагүй бол гэрлэлтэд батлуулаад димэн шүү гэдэг
одоо тийм сэтгэлүүд байгаа хгүй. Тэгээд яг тэр постыг болохоор ингээд скриншот хийгээд одоо ингээд нөхрийнхөө байдаг группээс ингээд хамт харсан юм а гэд нэг эмэгтэй яг тэр эхнэрүүдийн ертөнц групп дээр оролцсон байгаа хгүй. Тэгээд та нар хүн дээр юу гэж бодож байна гэдэг нөгөө эмэгтэйчүүдийнхаа саналыг авах байдлаар бол оруулсан байсан. Тэгээд яг яагаад нэрээ тэгээ ирчүүд ингээд бити гэрлэлтэд батлуулаа бити гэж тэгээд юм болов. Та хэд маань юу гэж бодож байна манайхаа. Тэргээ сэтгэл хэсэгт бичээрэй. Ингээд яг эхнэрүүдийн болон нөхрүүдийн гэх юм уу та тий ээжүүдийн болон аавуудын ийм группүүд бол байдаг юм байна. За эдгээрээс гадна ганц бие аав ээжүүдийн групп гэдэг бас групп байдаг юм лээ. За энэ дотор яг юу байдаг вэ гэхлээр ер нь л одоо ингээд ганц бие аав байна ингээд өөр хүнтэй танилцсанаач гэдэг юм уу та тий нэг юм танилцах зорилготой групп гэх юм уу да. Тэгэд яг тэр дотор хүмүүс болохоор бараг л юм ажил хэдэн хүүхдтэйгээ бичдэг. Тэгэд өөрсдөө зураг оруулдаг нэг юм танилцах одоо маркетинг тим групп байгаа хгүй юу. За мөн одоо яг нөгөө хүүхдүүдийн групп бас байна. За үүн болохоор одоо жишээлбэл яг миний харснаар чамын хичээн хөгжөөн дэмжигчдийн одоо групп гэх юм уу да тий. Яг тим нэртэй ингээл группүүд байгаа хгүй. Гэтэ чамын байтугай бараг бүх одоо тэр инфлюенсерүүд одоо хүүхдүүдийн үздэг ютуберүүд ч юм уу тий тэр болгонор ингээд байд юм бэлээ. Тэгээд тэн дээр ордог юмнууд нь болохоор хүүхдүүд ингээд чамигч хөөрхнүү чамигч тэдэн оноо хүйч гэдэг юм аа яг тиймэрхүү постууд ордгоос гадна өөрсдөө маш их юм харьцуулдаг юм шиг надад санагдсан. Яагаад гэвэл ингээд хүүхдүүд одоо тэд нар маш жоохон хүүхдүүд байгаа хгүй. Одоо ерөөсөө дуунаа ангих биш дандаа бага ангийн хүүхдүүд. За тэгэл яг өөрсдөө зураг хүргийг оруулаад надаа оноо өгнө гэдэг постууд маш их ордог заяа. Тэгээд амар бибинд бас ингээд хайргүй гэх юм одоо хүүхдүүд ухраас тэгэж хүлээж авах хэрэгтэй би бас ойлгож байна. Ингээд нэгнийхээ пост нэр дандаа хаахад дардаг царай муутай байна, ийм байна, тийм байна гэдэг ийм комментууд бичдэг. Тэгээ миний айж байгаа нь болохоор тэд нар чинь хүүхдүүд учраас юм шүгэлтүргүү одоо энэ надад ингэж хэллээгээд би тийм болчих ш гэдэг ойлголтгүй тий одоо хин нэг тэр хүүхдүүдэд бол шууд нөлөөлдөг насан дээрээ байгаа учраас өөрийгөө одоо бусдтай харьцуулах тий тэгэд өөрийгөө одоо сэтгэл готролд оруулах би царай муутай шүү би юм шүү гэд өөртөө итгэлгүй болох байдал нь ингээд нэмэгдэх юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ хүүхдүүдийнхаа юу руу орж ин ямар групптэй байна гэдгийг маш сайн хардаг байх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Тэгээд тэр болгон дээр бас юм анхаарал одоо хандлт одоо үт юмдээ хүүхдүүдтэй хараа хяналт явахгүй бол болохгүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл би ер нь бол нэлээд юм өндөр том хамаартай. Тэгээд та хэд манаас мэдэх бах тий энэ ингээ харангуут юм. Тэгээд би болохоор багада энэ хамарнаас маш хичдэг байсан. Би бүр том болоод хамраа заавал ингэж жижигрүүлнэ би хаалгаанд орно гэж боддог байсан байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд ч гэсэн яг тиймэрхүү байдлаар нөлөөлж байгаа. Бас яг энэ жоохон хүүхдүүдийн групп гэдээ ярьсан чинь яг сая шууд санаанд орчлоо. За тэр нь болохоор юу аахгүй хосоо олоод үрд жарга гэдэг групп байна. За тэнд яг саяны миний ярьсан яг тэр бага насны хүүхдүүд маш их яриадаг. За тэнгуүдээ бас өөрсдийнхөө зургийг тавингуудаа одоо ингэж тэдэн настай boy байна, тэдэн настай girl байна. Одоо ингэ танилцъя гэдэг үерхий гэд тиймэрхүү постууд маш их орж байгаа байхгүй юу. Тэгэд би бас үүнийг яг юу гэж хараад байна вэ гэхээр би бас өөрөө нэг 12 3-тай байхдаа одоо нөгөө ТV чат гэж явдаг гэсэн шүү дээ. Тэн дээр чинь 15-тай boy, 15-тай охин гэж одоо ингэ танилцъя гэдэг юм чат явдаг гэсэн шүү дээ. Яг бидний үед гэх юм уу. Тэгээд яг өөрөө бас яг тиймэрхүү юм дээр одоо тэр ТV чат руу мессеж явуулж үзээгүй ч гэсэндээ яг тэнд ингээ нэг танилцъя гэдэг мессеж одоо дугаарлуу бас ингэж юм биччихсэн бохгүй юу. Тэгээд миний үеийнхэн бол маш сайн мэдчих аах гэж бодож байна. Тэгээд яг тиймэрхүү юм руу өөрөө бас ингэж биччихсэн учраас одоогийн хүүхдүүдийн яг тийм одоо юу гэдэг зүйл нь одоо энэ Facebook групп юм гэж би бодсон. Тэгээд үүн дээр яалтчгүй эцэг эхчүүд л бас анхаарал одоо юугаа одоо үгүй хараа хяналтад тавихгүй бол бас болохгүй зүйл ажиглагдаад бэлээ. Тэгээд яг тэр насны за хүүхдүүд арайш намайг үздэггүй байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол тиймэрхүү дүүнер манд байх юм бол ерөөсөө одоо тэр зүйлээр хин нэгэнтэй танилцаад ерөөсөө гадуур одоо үгүй уулзаж болохгүй гэдэг зүйлийг хэлмээр байгаа. Яа тэгэхээр одоо за яг хүнтэй танилцаад гадуур уулзч болол нь тийхтэй олон нийтийн газар уулзах хэрэгтэй. Одоо яг улсын их дэлгүүр за эсвэл кино, театрч гэдэг юм уу те эсвэл тоглоомын төвч гэдэг юм уу яг нэг юм олон нийтийн газар уулзахгүй бол бас яг иймэрхүү зүйлээс олж одоо эрсдэлд оруулдаг, өөрсдөө аюулд оруулдаг, аав ээжтэй хэлээгүй байжгаад нэг хүнтэй уулзах гад яваад өөрсдөө аюулд оруулдаг тохиолдол маш их байд юм а. Тийм болохоор хэрвээ уулзч байгаа бол олон нийтийн газар уулзах хэрэгтэй. Дараагийн ярих групп маань сэтгэл готрлоос гарах арга зам гэдэг групп байдаг. Тэгээд би бол одоо тэрнээс гарчихсан. Яагаад тэгэхээр
одоо энэ нүг сэтгэл судлаар сурж байхдаа тэр группт орж исэн байхгүй. Тэгээд яг төрсний дараа нүг ингээд айгүй эмзэг байдаг шүү дээ. Угаасаа хүссэн хүсэг нөгөө давраас хамаарад айгүй эмзэг болчт юм лээ. Яг тэр үеэр яг тэр группийн постууд маш их гарч ирдэг байхгүй. Тэгээд тэр чинь мэдээж хэрэг нөгөө сэтгэл гутралаас гарах арга зам гэдэг нэртэй учраас хүмүүс яг нүг сэтгэл зүйн асуудлаа, гэр бүлийн болохгүй байгаа асуудлаач гэдэг юм уу да тий. Дандаа юу нэг юм айгүй хүнд одоо тийм асуудлуудаа бичээд тэгээ би нүг айгүй эмзэг байсан учраас тэдний уншихаараа бүр ингээ хямрчаад идэгс байхгүй юу. Тэгээд өөрөө нүг хямраад исэн болохоор за ер нь л энэ группс гарыг гэд гарч исэн. Тэгээд тэнд бас нэг юм одоо юу гэдэг тиймэрхүү зүйлээ бичдэг. За тэр дотроо дахиад л нэг нөхрөн зодсон, араар тавьсан гэх мэтчил асуудлууд л байгаа хгүй юу ер нь л. Одоо яг Монголын асуудал яг л ийм асуудал болсон байна. Яг л нэг гар хүрдэг гэр бүлийн хүчирхийлэл тэгээд араар тавилт. Тэгэд ялангуяа болохоор яг л нэг эмгтээчүүдийг те жирэмсэн байхад нь эсвэл төрөө дудаагүй байхад нь ч гэдэг юм уу яг тийм үед нь араар тавилт бол маш их байт юм байна л да. Тэгэд сүүлийн үед ер нь ингээд сонсоод байхад нэг постоос явж ирсэн шүү дээ. Таад маань харсан уу? Нөгөө олонний танил хүмүүс олонний танил хүмүүсийн дунд доох таарсан гэдэг пост явьжсэн. За үүнээс гадна яг доохын өвчлөлтөө 12 хүн одоо ингэж цугцсан гэдэг бас нэг мэдээлэл явж исэн гэх мэтчлэн ер нь яг одоо Монголын нийгэмд яг энэ араар тавилт гэдэг юм маш их байна. За бэлгийн замын халдварт хүчин бол бүр маш их байна гэж хараад байгаа. Дараагийн ярих групп маань яг саний яригдчихсэн асуудалтай нэлээд холбоотой групп байгаа. За тэгээд 412 мянган гишүүнтэй зэм манайхаа бүр маш олон гишүүнтэй байгаа. Тэгээд энэ групп болохоор бүр ингээд яг насанд хүрэгчдийн гэх юм уу яг саний яригдсан сэдвүүдийн талаар одоо постнууд маш их ордог. Одоо би бинээс яг энэ талаар асууж ийна гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ групп нь болохоор мэдгүй зүйлээ асуу гэдэг групп байгаа хгүй. Тэгэхээр одоо бүх насныхан байх боломжтой гэсэн үг. Би тэгтээ ингэ бодож исэн ингээд нөгөө ордог постоос нь хамаарад за энэ групп дээр жоох хөвгт бити байгаасаа гэж бодож исэн чинь сүүлд орсон нэг постн дээр би одоо ингээд 14 настай маа ингээд аав ээжтэйгээ ойлголцохгүй байна. Яах ёстой болоо гэд пост ороод ирж байгаа хгүй. Тэгэхээр энэ групп дээр зөвхөн насанд хүрсэн биш те. Бүр тийм жоохон хөвгтүүд хүртэл байдаг ийм групп байгаа хгүй юу. Тэгээд яг энэ групп дээр орсон нэлээд одоо сериосны нэлээд юм хүмүүсийн ур бүхэндлийг одоо хүргэсэн нэг пост болохоор би нөхрийнхөө ахтай дотн харилцаатай гэдэг пост орсон манайхаа. Тэгээд ер нь л тэр хүний ингээд пост нь болохоор би ингээд ийм зүйл ингээд одоо орцсон. Тэгээ би яах ёстой вэ? Нөхрөө харахаар ингээд нэг юм гимшил төрөөд байна гэдэг утгатай пост байгаа хгүй юу. Тэгэл яг тэр нөхрийнх нь аханч гэсэндээ те ингээд чамайг анх ингээд харсан үесэл ямар хөөрхөн охин бэ гэж харсан гэх тэнгуүтээ хоорондоо дотн харилцаанд гэсэн гэж орсон гэж аахгүй. За тийм пост нэгт явж исэн. Хоёрт болохоор бас яг энтэй адилхан заяа. Одоо эхнэрийнхээ дүүтэй бас юм дотн харилцаанд орсон яах вэ гэдэг пост бас маш ойрхон орсон хоёр пост. За үүний дараа болохоор нэг одоо айлын бэр хүргэн хоёр хоорондоо ингээд юм асуудалтай байна гэж байх уу гэдэг пост бас орсон. Бүр эднэр нэрээ бүр яг үндэ бүр юулт вэ те бүр амар гоцтой. Тэгээд мэдээч хэрэг эдгээр постууд ороод маш олон хүмүүсээс ингэж хаахаа ангри зэтгэлээр бичиж байгаа комментууд нь бол угаасаа л бүгдээр ингэ дайрцсан байгаа хгүй. Ямар балиар бузрууд вэ? Ямар заваа юм бэ? Одоо ингэ болооч гэл те. Одоо ингэ нэгэнтээ одоо ийм зүйл басан бол энтер гэл бүр ингэ янз бүрийн коммент ингэ байсан л та. Гэтэ бүгд бол тэр хүмүүс ингэ буруу шасан те арайчдаг гэдэг комментууд байгаа хгүй. Тэгээ би ч гэсэн одоо энэ постыг хараад бол бүр гэл бүр үнэхээр тэгж хүлээж авсан. Тэгээд одоо уусаа тэр чинь яаж утсан байж боломгүй зүйл байгаа ч тий. Эхнэрийнхээ дүүхтэй нөхрийнхөө ахтай гэдэг чинь юу гэсэн үг юм бэ тий? Тэр чинь одоо ялангуяа тэр ах болон тэр эмэгтэй дүү хоёрын хувьд бол үнэхээр бүр одоо бараг л нэр амьдралынхаа хамгийн итгэдэг хүмүүс нь байгаа шүү дээ. Тэгтэл бүр ингээд дүүгээ хичээгээ хуурай явж нэгэд одоо энэ бол бүр яаж ч бодсон байж боломгүй асуудал. Тэгэд энэ групп тэр яг тиймэрхүү бүр ингээд айгүйх ордог зэ манайхаа. За тэгээд иймэрхүү группуд байна манайхаа. Тэгээд бас эдгээрээс гадна өөр сонирхолтой ямар группуд байдгүй гэдэг таад маань комент хэсэгт бичээрэй. Яг миний өнөөдөр одоо ингээд ярьж байгаа гэх юм яг иймэрхүү группуд байна. Тэгээд яг 9 шүдийн байна. Яг зарим нэгэн группуд бол их тэр насныхаа хязгаарыг те ингээд тавих хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Яг үнэхээр л насанд хүрэгч хүмүүс дийлэнхэнд байдаг бол яг л тэр насанд хүрсэн хүмүүс ядаж профайлыг хараад ч юм уу за эсвэл яг одоо юу гэдгийг тэ нэг юм шаардлага шалгуур байх ёстой юм шиг санагдаад байгаа хгүй. Тэгэхгүй хүүхэд том хүмүүс ингээд бүгдээр нэг группт орчхоор тэнд бол өстой 9 шидийн л
пост юмнууд ороод явж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. Одоо бүгдээрээ дараагийн сэдв рүү орцгоё. За яг одоо яригдах сэдвүүд маань нэлээд одоо эмзэглэмээр сэдвүүд байгаа. За хамгийн эхлээд октод би бинийгээ маш их бүлэдд болсон байна. Маш их зоддог. Бүртээ ингээ бүлгэрээ зоддог болсон байна. Янз бүрийн хараалыг маш ихээр хилдэг болсон байна гэдэг сэдвийг ярина. За дараа нь болохоор яг Монголын одоо Facebook дээр яригдж байгаа маш сэтгэл эмзэглэмээр сэдвүүдийн талаар ярих болно. За тэгэхээр яг одоо бага насны хүүхдүүд, жирэмсэн хүүлээжүүд, за альва сэдвүүдээр эмзгээр хүлээж авдаг хүмүүс байх юм бол яг одоо бичлэгээ энэ хүргээд зогсоогоорой гэдэг сануулга хүргээд хэдүүлээ сэдв рүү орцгоё. Октод бие бинийгээ зогддог, дээрлэгдэг, за бүр 9 шидээр нь хилдэг, ингэхдээ бүр бичлэг хийгээд те тэр хүнээр бүр ингээ байхгүй болгодог зүйл бүр маш их болжээ. Урд нь магадгүй нэг сошиал хөгжөөгөө бас одоо жишээлбэл бидний үед бол ийм камертай утас гэдэг зүйл байхгүй л шүү дээ. Тийм болохоор тавигддаггүй байсан юм яасан мэдгүй. Ер нь бол сүүлийн үед одоо яг энэ октод би бинийгээ зодож байгаа энэ бичлэгүүд нь болохоор Facebook дээр, Instagram дээр, TikTok дээр бүр ингээд маш их явж байгаа байхгүй юу. Тэгэл ер нь ингээд одоо миний бодлоор бол ингэж бодод байгаа. Энэ хэд бол би бинийгээ зодоод дээрлэгээд 9 шидээр нь хэлээд бичлэгээ хийчээд групп чатта тавьдаг баг. Одоо тэр нь ийм би юм мундаг шүү гэж харуулах гэдэг юм уу тий. Ер нь яг миний бодлоор л гэж бодод байна л да. Яг одоо тэрийг ийм байдалд оруулсан шүү, би ингэсэн шүү гэд ингээд нэг бичлэг хийгээд баримтжуулаад аваад ирштэй. Тэгээ тэрийгээ би бинд явуулаад байна. Тэгэж явуулж агаад яг үндэ задарчаад байгаа байхгүй юу? Задраад одоо ингээд сошиал платформуд дээр бол тавигдаад байгаа юм шиг харагдаад байгаа. Гэхдээ одоо эдгээр бичлэгээ өөр тохиолдолд одоо ингэ хийж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хүүхдүүд ингээд үүлдэд яваад байгаа гэсэн үг биш. Нилийн хэдэн хүүхдүүд одоо ингээд нэгнийгээ зодоод бичлэг хийгээд яваад байгаа байхгүй. Тэгэд нэг тохиолдол нь бол ингээд гадаа нэгнийгээ зодож исэн. Бас нэг тохиолдол дээр орцонд нэгнийгээ зодож исэн. Тэгээд яг хамгийн сүүлд 19 настай охин 14 настай охиныг зодож байгаа бичлэгээ шууд одоо Instagram дээрээ лайв хийгээд тэгээд тэр лайв устгахгүйгээр хадгалаад тэгээд тэр нь бүр маш олон хүмүүст хүрээд тэгээд сүүлдээ бүр ингээд сайтууд дээр хүртэл ингэж бичигдсэн тийм одоо зүйл гарсан байхгүй юу. За энэ яг юу болсон бэ гэхлээр одоо тэр 19 настай охин чинь яг тэр нэг 14 настай охиныг одоо тэр охиноос ингээд нэг одоо 14 5-тай хүүхдүүд л ааштай тэгээд тэд нар чаа. Тэгээ нэг хүүхдээ ингээд гадар уулзаад болцоод явж хат ингээд очиж байгаа байхгүй. Нэг найзтайгаа хамт ингээд очингуудаа манай ингээд 17 настай ингээд дүү нас орсон. Тэгээд өндрөөс унж нас орохдаа чамаас олсон гэд тэр охиныг зодоод байгаа байхгүй юу. Гэтэ тэрэн дээр очингуудаа шууд ингээд зоддгоо. Одоо ингээд очиод мэдгүй ингээд лайв нэхлэл тэгэл ингээд хоорондоо миний дүү ингээд чамаас олж ингээд нэг тиймэрхүү яриад байгаа байхгүй. Тэгснэ нөгөө хүүд нь болохоор чи нэг хин гэдэг мэдгүй, чи нэг ямар хүн гэдэг мэдгүйгээд тэгээ нөгөө хүн ингээ мэдгүйгээд тэгсэн чаа нэлээ энэ алуурчин штт гэд ер нь бол тиймэрхүү байдлаар ингээд хилдэг. За тэгээд нөгөө охин нь болохоор шууд цагдаад уддаг байхгүй. Тэр нь яг ингээд 19-ийн автобусны буудлын дээр байгаа байхгүй. Бүр ингээд яг артаа ингээд мод зот засцсан. Тэр одоо шинэ жилийн өмнөөс юм болов уу, дараас юм болов уу. Тэгээд яг ингээд мод энэ төр зассан. Тэгээд яг 19-ийн автобусны буудлын дээр тэгээ нөгөө охин ингээд цагдаад удаад 19-ийн автобусны буудлын дээр ингээд байна гэд цагдаад удсан чинь нөгөө лайв хийж байгаа гэх юм уу да тэр охин ч найзтайгаа ингэ очдог. Тэгээ найзтайгаа хамт ер нь бол нөгөө охин ч ингэ цохиж мөхөд ер нь бол тэр лайв дээр шууд зодж байгаа нь бол харагдсан. Тэгээд нөгөө зодуулсан охин нь болохоор ээж рүүгээс ингэ залгаж байгаа байхгүй юу. Намаа ингэ явуулахгүй байна ингэж байна гэдгсэн чи ээж нь одоо нөгөө охинтой яриад одоо нөгөө лайв хийж байгаа охинтой бас ингэж яриад чи ингэ хүүхд зүгээр явуулаач чи хийн гэж ээж нь ингэ айгу ууралж байгаа байхгүй. Тэгэд яг тэр ууралж байгаа нь ингэж харагдаад за тэгээд нөгөө охин ч бол ингэ ээжтэй хэлсэн цагдаад утсан баа шүү дээ. Тэгээд сүнхийг аваад өөртөө ингэ яваад өгдөг. Тэгээд явж байхдаа ингэ нөгөө машиндаа суучаад ч гэсэн тэр лайв нь үргэлжлээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр лайв дээр болохоор нэг ингэ линэгэлтэй бүр ингэ ингэсэн шүү гэл одоо нөгөө нэг зодсноо одоо үгдэмдээ зодсноо хооронд ярьж инегээд тэнгүүтээ бас уйлаад за уйлахтаа болохоор хичин ингээд юу гэдэг чиний ингээд хариуг авсан шүү хичин ингээд үүдээ хэлсэн амлалтандаа баг ингээд хүрсэн шүү гэд уйлж байгаа нь бол харагддаг. Тэгээ тэр охины ярьж байгаа болохоор 17 настай тэр дүү. Гэтэ тэр нь төрсөн дүү нь бол биш байгаа байхгүй. За тэр дүү гэдэг охин нь өндөр байрлахаас унаад нас орсон юм бэл. Тэгээд тэр дүүгийнх нь нас орсон шалтгаан нь болохоор тэр саний 14-т охины гэдэг байгаа байхгүй юу. Чамаас болоод миний дүү нас орсон гэд тэр охин руу дайраад тэгээд энэ процесс бол ингэж одоо өрнсөн байгаа. Тэгээд өөрийнхөө бас нөгөө Instagram-ийнхаа сторинууд дээр одоо яг тэр нөгөө нэг 14 настай охинтой холбоотой тий ингээ мэдээллүүдийг бүр ингээд анханаас ингээд стори оруулаад бол явж исэн байлээ. Тэгэд мэдээч хэрэг яг тэр бичлэг нь маш олон хүмүүст хүрээд тэгээ миний харснаар болохоор баг тэр лайв нь ингээ хадгалагдаад баг 20 цаг гээд
гарч ирсэн л дээ 20 цагийн өмнө энэ бичлэгээ ингээ хийсэн гэж гарч ирж исэн. За тэгсэн чинь бараг 20 цагийн дотор бараг 70,000 80,000 хүн үзсэн байхгүй. Тэгээд тэр үзэлт нь бүр илүү нэмэгдээд л байсан. Тэгээд яг сүүлдээ болохгүй гэж бодсон бол яасан бол мэдгүй юусэн тэр лайв бол устгасан. Гэхдээ хүмүүс мэдээж хэрэг тэрийн нөгөө нэг скрин рекорд ч юм уу хийж аваад тэр бичлэгийг ингээд аваад тэгээд одоо л Facebook дээр бол тэр бичлэг нь бүтнээр байлээ. Яг уг асуудал нь бол яг иймэрхүү зүйл бол болсон бэлээ. Тэгээд гэхдээ одоо ингэж нөгөө нэг би бинийгээ зодж байгаа ч юм уу энэ охтуудыг ингээд харахаар бас хийлж ярьж байгааг сонсохоор бүр хараал үгийг бүр үнэхээр амар хилдэг заяа. Одоо манай найзууд ч юм уу ингээд нэг жоохон жоок байдлаартай ингээд нэг жоохон тоглоом байдлаар нэг ганц зөр хараал үг ингээд хэлэнгүүтээ худлаа ингээд инээгээд одоо үгүй би нэгээ инээлэхийн тулд хараал үг тэр нь бол цөөхөн штэ бүр хаа нэгтэй тэгж хэлж байгаа байхгүй юу. Тэнгүү тэр охтуудын яг жинхнээсээ зүр амьдрал дээр яг тэр хараал үгийг зүгээр л юу ч болов юм шиг ингээд хэлдэг хүүхдүүд байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр зодж байгаа нэгнээ бүр 9 шидээр нь хэлээд тэ юм уу яа к station 9 шидээр нь хэлээл надаас бараг уучлалтгүй чи над руу ингэж хардаг хинбэ чи намайг ингэдэг хинбэ гэл ингээд зодоол халгадаал тэгэл нөгөөдөл нь андаа жоохон тайван гэл ингээд харж байгаа мөртлөө зодуулаад байгаа хүүхдүүд асан гэж байгаад байгаа байхгүй юу. Тэгээд одоо ингээд эдгээр хүүхдүүдийн бичлэгүүд мэдээж хэрэг ингээд сошиалэр цэцэгдээд хүмүүс бол ингээд арайчтай гэдэг байдлаар маш их хандж байгаа л харагдчихсэн. Тэгээд мэдээж хэрэг эдгээр бичлэгүүд чинь цагдаагийн газар аль өвшөөний одоо ингээд очсон байх гэж би бодож байна. Тэгээд уус яг аль нь зөвийн, аль нь бурууын, аль нь яг яасан гэдгийг тэр цагдаагийн одоо хуулийн талаас бол явах хаа. Тэгэд яг сэний бас ярьсан кейс дээр ч гэсэндээ те одоо ингээд миний дүүгийн ингээд яасан нас орсон шалтгаан ингээд чи байсан штэ гэх мэтчлэн асуудал дээр ч гэсэн яг одоо хинийх нь буруу, хинийх нь зөв гэдгийг цагдаагийн байгууллага илүү их гаргаад ирэх юм болов уу гэж бол би бодож байна. За тэгээд яг одоо энэ би нэгээ зодтойг дээрлэгдэг одоо энэ зүйл чинь бүр ингээд одоо тэр зодуулж байгаа, дээрлүүлж байгаа хүүхдийнхээ амьдралд бүр маш том хар толбыг бий болгож байгаа байхгүй юу. Одоо гэхдээ тэр хүүхдийг зодоод тэгж хараалыг хэлээд тэглээгээд хизээж тэр хүний амьдрал сайхан явахгүй. Ер нь бол өөрийнхөө одоо карма гэж яддаг шүү дээ. Ер нь бол тэр кармага хизээний цагт идэх нь бол угаасаа ойлгомжтой. Харин тэгээд тэр хүүхдийг зодоод дээрлэхэд, бичлэг хийгээд, 9 шидээр нь хэлээд тэр бол ерөөсөө кул гэсэн үг, ерөөсөө биш юм аа. Тэгэд ялангуяа энэ өсвөр насныханд бас ингэ нөлөөлдөг юм байгаа юм шиг байна. Одоо би яг нэг тийм ойрхон өсвөр насны дүүтэй биш учраас бас мэдгүй л байгаад байна л да. Тэгэнгүүт одоо ингэж би нэгээ зоддог, дээрлэгдэг. Яг яагаад ингэ зодоод байгаа юм? Яагаад хамгийн амар зодж явахдаа 9 шидээр нь хэлээд бичлэг хийгээд байгаа гэдэг нь өөрөө би ингэж байгаа учраас би кул харагдана гэдэг нэг тийм угаасаа зүйл байгаад байгаа байхгүй тий. Яг энэ зүйлээ хийхдээ бичлэг хийх. За тэгэл ингэж хадгалж авна гэдэг чинь бол би биндээ дамжуулна л гэсэн үг шүү дээ. Одоо чат групп дээр ч юм уу тий. Тэрийг одоо инглээ. Энийг өстой ийм болголоо штэ. Энийг өстой ийм өстой арчаагүй бараг л ийм одоо юу гэдэг ийм болголоо штэ гэл хоорондоо бичээл маазраал инээж байгаа процесс байгаа байхгүй. Тэр ерөөсөө кул бишээ. Тэгээд магадгүй том болоод өөрсдөө энэ хийсэн үйлдэлээсээ болж маш их харамсах гэж би бол хувьдаа бодож байна. Том болоод угаасаа ингээд нэг багтаа юун дээр алдсан, одоо ингээд юун дээр шархалдаг байсан. Тэр нь үнэхээр ингээд шархлах шалтгаан мөн байсан юм уу, биш байсан юм уу гэдэг том болоод ингээд ойлгоод шүү дээ. Тэгээд би л энэ хүүхдүүдийг том болоод бүр ингээд тийм үйлдэл хийсэндээ маш их харамсах гэж бол хувьдаа бодоод байна л да. Тэгэл би биндээ тэр бичлэг явуулаад нэг юм бусад гоё харагдах гэсэн л нэг юм ядмаг л арга байгаа хгүй яг үндэ. Тэгээд нөгөө талаас яг тэр зодуулж байгаа, дээрлэхүүлж байгаа хүүхдийн хувьд гэх юм бол маш том сэтгэл зүйн гэмтлийг бол авч байгаа. Би ингээд хинт ширэггүй юм байна. Би угаасаа юм доожоогүй юм байна. Би юм арчаагүй юм байна. За тэгээд эцсийн зогсоол нь амиа хорлох тэр процесс дээр тэр хүүхдийг магадгүй хүргэж байгаа хгүй. Ялангуяа солонгосчууд энэ тал дээр бүр ямар юм хатуу байдаг үлээ те. Тэр нь яалтчгүй тэр хүүхдийг бүр ингээд байхгүй болгоод нийгмээс тусгаарлаад бүр ингээд ганцаараа л байх туртай болгоод ч гэдэг юм уу та те. Тэгэл тэрийг аль болох ингээл аав ээжтэй бас ингээ хэлж чадахгүй байгаа штэ. Шууд ингээл тэр намайг ингэсэн гэж хэлж чадахгүй те. Бас ингээ аав ээжээс айж байгаа. Аав ээж нь ингээд очингууд тэгээ тэр хүүхдүүд нь дахиад зодно, бүр дахиад дээрлэх нь гэдэг зүйлээс айж байгаа. Нөгөө талдаа аав ээжийнхээ хувьд ч гэсэндээ те ингээд хин нэг юм биш. Одоо үгүй би хүнд зодуулсан гэж аав ээжтэй хэлэх нь өөрөө хичмээр зүйл юм шиг бас тэгж хүлээж авч байгаа байхгүй юу. Тэгэд үнийг ялангуяа таад S-line үзсэн бол S-line дээр гардаг охин яг тэгдэж штэ. Ингээ зодуулдаг. Тэгээ бүр хичээлдээ явах дург болоод маш ингээ хэцүүдэд явж явах үеэрээ яг нөгөө нэг шилээ болоод тэгэл эцэстээ өөрөө хохироод үлддэж штэ тий. За тэгээд нөгөө нэг хин тэр дээрлэж байгаа хүүхдүүдийн хувьд ч гэсэндээ тий. Яг ингээ нөгөө бүлгээрэл байхтаа айгүй хүчтэй юм шиг. Тэгээ ганцаараа байхтаа бол бас л
ингээд яг ганцаараа ингээд нэг эсрэг нэг ингээд үзье гэхээр бас ингээд чаддгүй ч юм уу та тий нэг юм бүлгэрэл ингээд байж ингэж тэр хэдтэй ингээд гоё харагддаг ч юм уу та тий бас яг нөгөө нэг Золбоо ТV-ийн бичлэг дээр орж исэн нэг эмэгтэйг санаад хай нөгөө харт амир хэргэлдэг байсан хин блэ эзэн нэр оруулжээ. Тэр эмэгтэй ч яагаад нөгөө нэг сургуулийнхаа хүүхдүүдтэй нийлж бас ингэж бусдыг дээрлэхдэг байж байгаад тэгсэн чинь нэг худлаа ховд хараад тэгээд өөрөө тэр октооддоо зодуулж исэн гэдэг нэг тэр зүйлийг ярьдэн шүү дээ. Тэр бол бас ингээд үнэхээр сонсууштай дугаар байгаа байхгүй. Та хэд мань хэрвээ тэр бичлэгийг үзээг бол заавал үзээрэй. Яг тэрэн дээр бас энэ одоо ингээд дээрлэлт гэдэг ямар амар зүйл юм бэ гэдэг талаар бас ингэж юу нь бол гардаг. За би тэгээд яг энэ бичлэгээ хийхээс өмнөөс ингээд яг энэ талаар ChatGPT-ээс асууж үзлээ л дээ. Тэгээд энэ мэдээлэл бас яг хүүхдүүд ч тэр эцэг эхчүүд ч тэр хэрэг болох байх гэж бодож байна. Тэгээд яг энэ бие бинийгээ дээрлэгдэг энэ үзэгдэл нь яг юу вэ гэхлээр одоо энэ дээрлэлт нь бие махбодын сэтгэл зүйн нийгмийн дарамт гэж байгаа байхгүй юу. За үүнд болохоор нөгөө дарамжлах, айлгах, зодох, гадуурхах гэх мэтчлэн зүйлүүд нь ороо явцдаг. За бичлэг хийх нь яадаг вэ гэхлээр хүчирхийллийг контент, шоу мэт болгож бусдад үзүүлэх. Ер нь бол нэр хүнд олж авах зорилготой гэж байгаа байхгүй. Би бол үүнтэй үнэхээр санал нийлж байгаа. Тэд нар одоо ингээд өөрөө үзэх гээд тэр бичлэг хийхгүй байгаа шүү дээ. Нэг нэгэндээ явуулах би одоо юм шүү гэдгийг харуулах гэж л хийж байгаа. За тэгээд ихвчлэн энэ нь болохоор сургуулийн, найзын хүрээллийн дотуур байр, гудамж гэх мэтчлэн иймэрхүү орчин ингээ бий болтгоо гэдэг зүйл байна. За яагаад ийм зүйл болдгоо гэх юм бол эрх мэдэл хүсэх хүсэл гинэ. Бусдыг дорд үзэж өөртөө юм давуу байдлыг одоо бий болгож харуулах зорилготой. Дараагийнх нь одоо ингээд анхаарал, лайк, үзэлт авах. Ер нь л хамгийн гол зүйл нь яг тэр анхаарал авах гэдэг зүйл байгаа байхгүй. Сошиал орчинд буруу урамшуулал авдаг ингэснээр. За тэгээд одоо тэр анхаарал гэдэг дээр одоо жишээл яг өмнөх кейс дээр ярьсан шүү дээ. Яг нөгөө шууд лайв хийгээд гэсэн чинь тэнд ингээ баахан хүүхдүүд бас ингээ бичээд ирсэн юм шиг байна. Комментаас ингээ уншаа яваад байгаа байхгүй юу. Тэгээд лайв хадгалах уу гинэ. За тэгвэл би юу нэг лайвыг хадгаллаа гэд одоо тэр хүүхд чинь нүг анхаарал авч байгаа учраас тэрийгэ зогсоохгүй гэд лайв одоо устгахгүй хадгалж штэ тий. Яг одоо яг иймэрхүү бас зүйл байдаг байгаа байхгүй юу. За гуравт болохоор өөрийн дотоод шарах гинэ. Хүчирхийлэл харж өссөн айдас уур бухимлаас олж одоо өөрийнхөө шархаа бусдад одоо ингэж мэдрүүлэх гэх юм уу да. Өөрөө тийм травматай учраас тэрийгээ бас ингэж одоо үгүй тэрийгээ буруу аргаар одоо гадагшлуулах зүйл байдаг юм байна. За тэгээд бүлгийн нөлөө буюу бусд нь хийж байна гэдэг дарамт. За нэгдүгээр яг түрүүний нөгөө Золбоо ТV-ийн бичлэг ярьсан шүү дээ. Нөгөө бусд нь ингэж хийгээд чи нэг зод гэх тэнгүүд нөгөөдөө зодчдөг. Нэг бас нөгөө бүлгийнхаа нөгөө гишүүдэд одоо хүлээн зөвшөөрөгдөх гэж хийж гинэ гэдэг өнцгөөс нь бас харж болно. Тэгээ бид зүүнтэй маш их санал нийлж байна. За тэгээд 5 дугаарт хариуцлага асуул гэж байгаа хгүй. Үүр дагаврыг бодтой ойлгохгүй байх. За энэс яг үнэ. Ягаад одоо энэ дээрлэлт гэдэг зүйл чинь ингээд насны хүрсэн хүмүүс донд болохгүй хүүхдүүдийн хооронд болоод байгаа юм бэ гэхлээр тэр хүүхдүүд чинь яг нөгөө нэг бүх зүйлээ одоо ингээд төлөвшөөгүй байгаа шүү дээ. Яг бүрэн ойлголтыг аваагүй нөгөө бас одоо ингэ дээрлэж байгаарсан хүүхэд бол хүүхдэл байгаа штэ. Тийм болохоор ирээдүйд яг гарах үр дагаврыг мэдэхгүй. Одоо тэр хүүхдүүд яг ингэж дээрлэхүлт орсноор ингэж зодуулснаар яг ямар юм хор уршигтай юм бэ гэдгийг мэдэхгүй тухайн үедээ болж байгаа л тэр процесс байгаа байхгүй тий. За тэгээд хохирогчдод яг ямар нөлөө төвөө гэхэлэр айдас ичгүүр өөртөө итгэл алдах, сурлага нийгмийн харилцаа муудах, сэтгэл зүйн үед ингээд гүн шарахтай болно гэж байгаа байхгүй. За энэ бол бүр яалтчгүй тийм байгаа ч тий. Дахиад ирэх болов уу, дахиад зодох болов уу, дахиад дээрлэх болов уу гэдэг айдастай өөртөө итгэлээ ингээд алдсан хин нэгэнд хэлхээс хүртэл үндэ айх ичих процесс ингээд болж байгаа шүү. За тэгээд сэтгэл зүйн үед ингээд гүн шарахтай болоод тэгээд тэр нь идэхэд ч гэсэн юм удаан процесс гэдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр яаж ч утсан нэгнээ ингэн бол үнэхээр буруу. Юу нь бол ийм зүйл хийсэн ч гэсэн маш олон жилийн дараа өөрөө харамсна, карма гэдэг зүйл байгаа. За тэгээд ийм зүйлд орсон хүний хувьд бол бүр ингээд үнэхээр аимшигтай мэдрэмж хаа тий. Дахиад ингээд сургууль дээр очих, дахиад тэр хүүхдүүдтэйг ингээд уулзах, нүрээ харах гэдэг бол маш их айдас явж байгаа. Тэгэд яаж ч утсан ч ингээд жоохон хүүхдүүд учраас бүр илүү хүн дээр тусдаг байх гэж би хувьдаа бодож байна. Энэхүү асуудлаас яг хууль, ёс зүйн хувьд ямар идэм бэ гэхээр хүнийг зодоох, дономжлох, зөвшөөрлгүй бичлэг хийх түгээх нь хууль зөрчсөн үйлдэл. За энэ бол мэдээч хэрэг. За тэгээд насны хүрээгүй бол эцэг эх сургууль хууль хамтран хариуцлага тооцох боломжтой гэж байгаа байхгүй юу. За тэгээд ийм зүйл тохиолдвол яах вэ гинэ. За хохирогч эсвэл гэрч бол ганцаараа битээ төвчээ. Итгэдэг том хүн, сэтгэл зүйч, багштаа хэлэх ёстой. За тэгээд нотлогоо хадгал гэж байгаа байхгүй юу. Мессеж, бичлэг одоо юу гэдэг те аюулгүй байдлаа нэн тэргуунд бодох хэвээр. За тэгээд сошиал хариу зодох доромжлох хэрэг байхгүй байдал улам ингээ хурцтнаа гэж байгаа. Тэгэхээр ер нь л угаасаа те яг ингээд итгэдэг, таньдаг том хүнд ерөөсөө ичих, санаа зовох ямар нэгэн процессгүйгээр шууд хэлэх хэвээр. Одоо нөгөө нэг
дахиад яг өмнөх бичлэгийн кейсийг авахд нөгөө зодуулсан охины хувьд би одоо яг хинийх нь буруу юм, хинийх нь зөв юм. Одоо тэр бичлэгийн харангуут яг үндэ ингээд цоцсон охиных нь буруу юм шиг байгаа байхгүй. Гэтэ тэр охины хувьд ингээд дүүг нь тийм байдалд оруулсан гэд яриад байгаа штэ. Нөгөө 14 настай охины хувьд болохоор тий ийм юм болоод байна шүүгээд ээжтэй хэлж ин цагдаад хэлж ин гэдэг үйлдэл бол маш зөв байхгүй юу. Тэгээд яг тэр 19 настай охины ярьж байгаа ярианы хувьд би юу гэж бодож байгаа вэ гэхэлэр яг үнэхээр тийм байдалд оруулсан юм бол одоо тэр хүмүүсийн хоорондын мессеж ямар нэг юм байгаа л байлгүй те. Үнэхээр одоо тийм зүйл болсон гэхэд одоо гэрч ч юм уу байгаа шүү дээ. Одоо магадгүй өөрөө тэрийг харсан юм бол өөрөө бас ингэ гэрч болох боломжтой байгааз. Тэгэхээр өөрөө очиж ингэж тэр зүйлийг хийх биш. Харин яг нөгөө нэг хуулийн цагтаа нарт хандах хэрэгтэй те. Яг хууль гэсний дагуу тэр зүйлийг ингэ хийх хэрэгтэй юм шиг бол ингээд харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ талаар сайтууд дээр орсон гэсэн шүү дээ. Яг 1 сарын 4-ний өдөр фокусцын юмн дээр орсон байгаа байхгүй юу. За үүнд болохоор 17 болон 19 настай хоёр охин зодтолдож нэгнийг алуурч хэмээж буй бичлэг шууд лайвдсан. Бичлэгийг цагтаагийн байгууллагаас бүртгэлжүүлэн шалгаж эхэллээ гэдэг ийм одоо мэдээлэл нийтлэгдсэн. За тэгсэн чинь доор коммент нь гэсэн чинь хар жакеттэй Акима 17 биш 15 шүү гэдэг чинь 17 гэдэг нь болохоор нөгөө нэг нас орсон охины нас юм бэлээ л те. За тэгээд дараагийнх нь болохоор тэр чимэг гэд байгаад нь шууд хуулийн хариуцлага тооц тэр охины 100% орон зайд халтаж биед нь хөөрч зодож дамталсан бас буруу ташаа худал мэдээлэл тарааж нэр хүндэд халтаж сэтгэл санааны гүн хямралд оруулсан гэж шүүгтэж хүмүүжлийн ухаарлын 30 хоногч болтгоо явуулах хэрэгтэй. Хүмүүс нэг талаас бариад тэр зодуулсан охиныг илвэр хараад монголчууд дэндүү тэнэг гэдэг нь эндээс харагдаж байгаа гэдэг ийм коммент байсан. За бас өөр хүүхдийнхаа толгойг хүчрэхгүй болсон улс мөхтөг штэ гинэ. За тэгээд ядаж үний мэдээлэж фокус эдэр яадаг хогнвэ 17-тэй хахаха гэдэг юу байна. За тэнгуүдээ янхнууд улам л залуужаад байх юм да гэдэг коммент байна. За тэгээд чимэг гэд инстаграмаар хайгаад хайлайтсыг үзэрэй гэдэг жагаа. За тэгээд яг уусаа тэр охин болохоор энэ юунууд дээр инстаграмынхаа хайлайт дээр яг энэ Акиматай холбоотой юмнуудаа бол ингээд оруулаад явж л байсан юм бэлээ. За тэгээд яг иймэрхүү зүйл болсон байна. Тэгээд эцэст нь хэлээд нэнийгээ ингэж бүүлэдэх, дарамтлах, зодох гэдэг зүйл бол бүр үнэхээр байж боломгүй те. Өөрөө ч гэсэн яг үндэ харамсна. Тэгээд хин нэг бүр ингээд маш сэтгэл зүйд маш хүнд байдалд ингээд оруулж байгаа шүү. Бити юм зүйл хийгээрэй гэдэг цахаасыг хэлээд мөн эцэгчүүдтэй хэдүүлээ бүр ингээ хараа хяналттай байхгүй болохоо ойлцсон байна. Магадгүй бид бүгдийн хүүхдүүд дүүнер ийм зүйл хийгээд явж байгааг үүсэхгүй. За бас одоо яг ийм дээрлэлт ингээд өртөөдтэй ганцаараа шаналаад хэлж чадахгүй явж байгаагч өгөөсгөж болохгүй. Тэгэхээр хэдүүлээ хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцдаг байх хэрэгтэй, ойлголцдог байх хэрэгтэй. Тэгэд одоо үеийн хүүхдүүдээс юусэн нүг загнаж биш те маш гоё ивэр найз шиг ингэж харьцдаг байх хэрэгтэй гэд би аль дээрээс хойш хэлээд байгаа шүү дээ. Тэгээд хэдүүлээ ийм хүүхдүүдтэй дүүнерт анхаарал илүү хандуулъя. Юуцсан ганц удаа ч гэсэн ярилцаж үзцгээе гэдэг уриалгыг хэлээд энэ сэдвээ ингэж дуусгая. Дараа ярих сэдв маань жүжигчин Аритай холбогдоод байгаа. За тэгээд энэ пост нь 1 сарын 7-ны өдөр ороод ер нь бол жүжигчин Ари руу нэлээх юм дайралт очиж байгаа гэж хэлж болно. За энэ постыг болохоор өвцөг юу Fashion House гэдэг одоо энэ пэйж дээр орсон пост байгаа. За тэгээд энэ пост дээрх бичлэг дээр жүжигчин Ари ингээд нэг найзтайгаа ингээд яг нэг юм дуу оруулсан юм дээр ингээд жүжиглдэг нэг юм одоо юу гэмдэ тийм бичлэгүүд өгдөө шүү дээ. Яг л нэг тийм бичлэг хийсэн байгаа байхгүй. Гэтэ яг тэр одоо энэ бичлэгнийхэн тэр текст нь хүмүүсийн уур бүхэмдлийг хүргээд байгаа гэсэн үг. За үүнийг та нартай одоо уншиж хүргэе. За би баг хэр баргийн нийгэмд болж буй сөрөг зүйлд үг дураад байдаггүй. Баг гэж хизээч юм зүйл бичиж байгаагүй дээ. Би Нари Баяраа гэд бүсгүйг маш хөөрхөн зөв үзэл бодолтой бүсгүй гэж хааж үнэлж хүндэлж явдаг байсан. Энэ найзыг нь бол мэдгүй л дээ. Энэ нэрүүл саруул охин хүүхдтэй ээжээс гарах ухаан санаа мөн үү? Бүр рээл болгож баясаж инээж энтер. Олон сайхан эмэгтэйчүүд октод дагдаг, үлгэр дуурайлал авдаг, нэг их инфлюенсер гэд байдаг хүмүүсийн нэг гэж миний хувьд хардаг, хүндэлдэг, таалагддаг байсан эмэгтэй шүү дээ. Үнэхээр миний хувьд бол гүнэг байлаа. Би бол охин хүүхдгүй эрэгтэй хүүхдтэй боловч энэ амар үгнүүд эрэгтэй хүүхдүүд сонсож чадмааргүй бүр амар үг утга авалгатай рээл болоод үгнүүд байлаа. Яагаад вэ? Энэ бол гүнэг. Дотроо сайхан байж, гаднаа сайхан байх эмэгтэйчүүд биднэр өглөөдөх нийгэм үр хожуудэ гэд ийм пост байсан. Тэгээд яг энэ одоо тэр рэйл дээр гарч байгаа үгнүүд нь өөрсдөө хэлээгүй ч гэсэндээ мэдээж хэрэг маш юм одоо сэтгэл эмзэглэмэртэй яг энэ саний постны хүний хэлсэн шиг ийм үгнүүдтэй ийм рэйл бол байсан л да. Цаашаа санаатаа мо жингэр байна гэж. Бэлтгэгчин зантаа мо тийм юм бэ наа чинь. Яах вэ би урнаг дахиж сартанаа дэвэл сартаар он лонд наа. Ямар эмэр хэлтий би таа. Ямар ойр газар Хүмүүс ингэ
доор нь бичсэн байгаа байхгүй юу. Өөрөө ингээд хэлээгүй шүү дээ. Угаасаа ингээд TikTok юм дээр ингээд өөр юм хошин шогийн ч юм уу те хүмүүсийн текст дээр ингээд жүжиглдэг юм байдаг штэ гэдэг хүмүүс байна. Нөгөө талаасаа хэдий ингэж те TikTok энэ төр дээр тийм зүйл байдаг ч гэсэндээ арай хитрхи байж боломгүй үг ашигласан байж штэ. Яагаад та нар ингээд өмөрөөд байгаа юм бэ? Одоо энэ хүнд ингээд cancel хийя гэдэг хүмүүсээс маш их харагдчихилээ. Тэгээ та хэд маань юу гэж бодож байна манайхаа? Яг энэ дээр юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Дараагийн ярих сэдв маань маш аимшигтай, маш олон хүмүүсийг эмзэглүүлсэн, маш олон хүмүүсийн одоо хандлтыг авч уур бухимдлыг хүргэсэн, одоо маш олон хүмүүсийг бас айлгсан ийм сэдв байгаа. За та хэд маань энийг харсан уу, хараагүй юу? За энэ болохоор гэрийн эзнийг байхгүйд за хөршин гэрт нь ороод гэр бүлийнхэн рүү бүгд рүү дайрч одоо хутгалж хүмүүсийн аим насны ингэж хүрсэн бүр ийм аимшигтай зүйл бол болсон. За тэгээд энэ нь болохоор 1 сарын 4-ний өдөр болсон байгаа байхгүй юу? За гэрээ эзэн бол ингээ машин аваад ирья гэд гэрээсээ гараад нэг цаг хэдэн минут л явсан гэж байгаа. Тэгээд яг машин аваад ирээд бүр гэртээ ороод бүр шоконд орсон. За энэ бол бүр үнэхээр аимшигтай тий. Бүр 8 сартай жирэмсэн их нэрийг одоо хөнөөгөөд 4 настай охиныг нь хөнөөгөөд 3 настай охиныг нь 3 удаа хутгалаад за азар яг 3 настай охин нь л ганцаараа аим үлдээд одоо ингэ сэхэнд байгаа ийм аимшигтай хэрэг бол гарсан. Яалтчгүй гэрээ эзэн нь одоо ингэ зориглоод сайтууд тасан мэдээлэл өгсөн байгаа байхгүй те. Би ингээд нэг доор 3 хүний одоо ингэ ажил явдлыг хийхээр болчлоо штэ гэд. За тэнгуүтэ одоо ингэ ганц үлдсэн те 3 настай охиныхоо төлөө ингэ амьдрах болно гэд ингэ ер нь бол бүр энэ асуудал бол бүр ингээд үнэхээр амар хүнд асуудал байгаа байхгүй тий. Тэгээ одоо тэр 3 настай охин нь одоо ингээд сэхэнд дэж одоо бас ингээд биеийн тэнхэрч байгаа юм шиг байлээ л тий. Тэгээд юм л бол одоо ингээд ээжийг асуугаад байгаа. Ээж яасан бэ гэж асуугаад байгаа. Би удахгүй ихч болно тий. Аава би удахгүй ихч болно тий гэд тэгэж хэлээд байгаа гэсэн. Тэгээд одоо энэ аимшигтай зүйлийг би яаж тэр охиндоо одоо ингээд хэлж чадах юм бэ гэд тас аав нь ярьж илээ л дээ. Тэгээд энэ бол бүр үнэхээр аимшигтай байгаа байхгүй тий. Урд нь яг тэр хүн нь бас ингээд охин руу ингээд халтах гэж оролдож исэн гэж байгаа байхгүй. Нэг удаа охиных нь хүзүүн дээр ингээд хутга бариад байж хат нь өөр яг тэр хүн ингээд хөшөөлөөд ингээ холдуулж исэн. Тэгээ охиндоо болохоор тэр ингээ хутга бишээд холоомон хутга байсан юм а зүгээр тоглож исэн юм а гэж хүртэл тайлбарлаж исэн гэж байгаа байхгүй. Тэгээд яг юм өвчтөй солиот нь мэдтггүй хүний гарт ингээд гэр бүлээ алдаад бүр үнэхээр харамсаж байна. Бүр миний охин яаж ингэж аим гуйж бүр ингээд гуйж исэн болоо гэдэг аав нь бүр ингээд үнэхээр хэцүү баан бол ингээд харагдаж байгаа байхгүй тий. Тэгэд арайч тэр хүнийг гэр бүлийнхнийг ингээ бүгднийг ингэж жараас бодоог хүлэх хальтаа тий. Бүр үнэхээр амар аваад тэгээд сүүлд өмгөөлөгч болгомоо яг тус аавыг ингээ өмгөөлөхөр болсон, хууль зүйн одоо юм тусалцаа үзүүлэх болсон гэдэг мэдээлэл явж илээ. За үүнээс гадна бат номин гээд бас юм одоо буйны ажил хийдэг. Одоо нүг юу гэдүүлээ ажил явдал хийдэг team компани 100% одоо яг энэ аавд туслаад одоо тэр гэр бүлийнхнийх нь ажил явдлыг хийдэ гэдэг мэдээлэл ас явж илээ. За үүнээс гадна яг тус аавд одоо ингээд туслах хандивын үйл ажиллагаа хийсэн мөлий. Тэгээ би энэ тас тус аавын тэр юуг нь дансыг тавьчих таад маань тус аавд одоо ингээд баг чамаагүй мөнгөөрөөс туслаасаа гэж хүсэж байна. Хэдий хэдүүлээ мөнгө өгөөд одоо тэр хүмүүсийг босгож ирч чадахгүй ч гэсэндээ одоо ядчил нэг охин нь тэгээ бүр ингээд хутгалуулад бүр хавирга нь бүр ингээд хугарсан гэж ярьжсэн баха бүр аимшигтай. Тэгэд ядчил тэр охиныхоо одоо ингээд дэмжлэгээний зардал юмд мөнгө одоо хэрэгтэй байгаа байлгүй гэж бодож чинь тэгээд хэдүүлээс айл болох чадхаараа тусалцгаая. За үүнээс гадна яг сүүлд орсон нэг сайт дээрх мэдээлэл дээр бүр тэр их нэрийг нь одоо ингээд одоо үдэмдээ амь насыг нь бүрлгээд тэнгуүтэй гидсэнднээс 8 сартай хүүхдийг нь бүр ингэж гаргаж ирээд хажууд нь тавьсан байсан гэж байгаа байхгүй. Бүр үнэхээр аимштайгаад тэгэд энэ бол яаж ч бодсон эрүүл хүнээс хизээж гарахгүй. Бүр эрүүл хүн хизээж бүртээ нэг доор ингэж ээж хүүхдүүдийг бүр ингэ бүгдийг нь хутгалаа тэнгуүтэй тэр хөвлөд байгаа хүүхдийг тэгж чадахгүй. Тэгэхээр энэ бол бүр үнэхээр аимшигтай зүйл бол болсон бэлээ. Тэгэд бас яг хонхцгийн мен дээр орсон мэдээлэл байгаа байхгүй юу. За үүнээр болохоор яг саний одоо гэр бүлд одоо аимшигтай зүйлийг хийсэн иргэн бэ. За урд нас хүн амны хэрэг үйлдээд хэрэг хүлээх чадваргүй хэмээн хуулийн хариуцлага хүлээлгээгүй байна. Сэмүүдэд 2 сар гаруй эмчилүүлсэн нэрээр эмнэлгээс гарсан ажээ гэд ийм мэдээлэл бас ингэж явж илээ. Тэгэхээр энэ бас үнэхээр амар байгааз. Тэгээд үүнтэй холбоотой одоо хүмүүстэй бас нүг сэмүүд дотроо бас яг иймэрхүү хүмүүсийг байлгадаг тусдаа тийм одоо барилга байгуулах байгаа гэдэг мэдээлэл явж исэн. За тэнгуүтэй хүмүүс бас ингээл энэ асуудал мэдээж хэрэг маш ингэж уурлаж бухимдаж байгаа байхгүй юу? Одоо юу гэсэн үгүй тэрийг би бүрстэ үнэхээр уншиж чадааг үнэхээр аимшигтай. Одоо ингээд яг тэр сэдвийг хөндлөхлөөр ингээд хамаг би зарааж байгаа байхгүй юу? Бүр бас одоо энэ хэрэгээс л зүгээр явж байхдаа хүртэл айж ер нь бол ханаас ч хинч гарч ирээд туталчих юм блэ яаж юм блэ гэж байцтай. Хэрэг хүлээх юм чадвартай чадваргүй хоёрын одоо тэр эмдэг домлого нь одоо үзэж хараад
янз бүрийн юм надаа үнэн бодит байдлыг гаргаж өгмөр байх. Бол одоо нэг айл хүний амин нэг сахал түнний санаа нэг хуучин монголчууд ч одоо тийм л байдаг байсан. Одоо тэгээд айл улсууд ингээд нэг хоног өгөх ч бас хэцүү юм байна. Мөн зариг цаг юмэн дээр орсон пост дээр хүмүүс маш ингэж уурлаж бухимдаад байгаа. За энэ пост нь болохоор шүүхээс жирэмсэн эмэгтэй 4 настай охиныг хамтд нь хөнөөсөн этгээдэг 1 сар цагтан хорих шийдвэр гаргалаа гэдэг пост байгаа байхгүй тий. Хүмүүс энэ дээр маш их хуурлаад бүр ийм амар хэрэг хийж ядах чинь яагаад 1 сар хорих гээд байгаа юм бэ? Яагаад 1 сар гэж гээд хүмүүс маш их ингэж уурлаж бухимдсан байгаа байхгүй. Гэтэ энэ нь болохоор ерөөсөө 1 сар цагтан хорино гэсэн үг биш юм байна. 1 сар цагтан хориод одоо нөгөө шүүх нь ингэж яваад шүүхийн процесс нь ингэж үргэлжлээд цаашдаа бол ингэж ял шийтгэл аваад явах нь ойлгомжтой. Та нар битэн ингэж яг 1 сар хорих юм шиг ингээд ойлгоод байна. Чи ингээд цаашаа бүр ингээд процесс нь явна штэ гэх мэтчлэн бас ингээд хүмүүс тайлбарлаж байгаа юм билээ л те. Тэгэд бүр ийм бүр одоо ингээд Монголд гарч байгаа ийм хэрэгүүд бүр үнэхээр аимшигтэй ийм хэрэгүүд гарч ийна. Тэгээд хүмүүс үүнээс хамаарат бүгдээр ингээд хаалга үүдээ төгчээ бүр ингээд танихгүй хүнд хаалга онгоолж өгөө болиё гэдэг ийм давалгаас явж байгаа. Тус хэрэгтэй холбоотой хамгийн сүүл яригдаад байгаа зүйл гэхээр одоо яг цагдаагийн газраас амиа алдсан эмэгтэй нөхөр хэрэгт холбоогүй гэдэг одоо ийм нийтлэл мэдээлэл цацагдаад тэгээд сайтууд дээр бас ингээд ороод явж байгаа байхгүй юу. Яг яагаад энэ мэдээлэл ингэж гарсан бэ гэхэлэр одоо нөхөр нь одоо болсон процессын талаар хит хитэ сайтууд дээр ингээд яриа бичлэг өгöd явж байгаа штэ тий. За тэр доорнд хүмүүс юу гэж яриад байна вэ гэхэлэр энэ нөхөр нь өөрөө ноот юм биш үү? Энэ залуу өөрөө ерөөсөө ингэж одоо жирэмсэн ихнэрээ тэгээд 4 настай охиноо алдсан мөртлөө ерөөсөө ингэж харамсаж байгаа бүр ингээд уу гашууд ингээд орсон байгаа юм ерөөсөө харагдахгүй штэ. Тэгэхээр энэ залуу өөрөө ноот юм биш үү гэж маш олон хүмүүс бичсэн байсан. За үүнийхэн дагуу мэдээч хэрэг цагдаагийн газраас бас юм хяналт шалгалтаа хийж байгаа штэ тий. Тэгээд эцэст нь яг ингээд цагдаагийн газраас нөхөр нь бол яг энэ хэрэгтэй ямар ч холбогдлогүй хамаарлахгүй гэдэг ийм дүгнэлт бол ингэж гарсан юм билээ шүү. Дараагийн ярих зүйл маань бас л нэлээд хүнд мэдээ манайха. За энэ болохоор одоо ингээд 1 сарын 5-ны өдөр ингээд Алтан тул гэдэг хүний Facebook дээр оруулсан пост байгаа байхгүй юу. За энэ дээрээ яг нэг 102-ын одоо ингээд дуудлага үзлээ гэдэг чинь. Би нөгөө нэг уртнаас ярьжсэн шүү дээ. Одоо ингээд түргэнд ирсэн дуудлагууд ингээд баримтат кино болгоод оруулсан байлээ гэдээ ярьжсэн. За энэ дээр болохоор бас яг юм цагдаа дээр ирж байгаа дуудлагыг баримтат кино болгож оруулсан юм одоо нэвтрүүлэг гэх юм уу юм одоо баримтат кино байгаа хгүй. Тэгээд яг Univision дээр Look TV дээр орсон мэлээ. Тэгээд энэний нэг хэсгийг энэ Facebook дээр оруулсан байгаа хгүй юу. За энэ дээр болохоор 102-ын дуудлага үзлээ хамгийн амар зүрх зүсэм нь сэтгцийн өөрчлөлттэй. Тэгтээ цэцэрлэгт ажилладаг гэж байгаа хгүй. Энэ бас үнэхээр амар байгаа. Тэгэхээр яг энэ 102 төгсөн энэ баримтат киногоор одоо ингэ сэтгцийн өөрчлөлттэй хүн гэтээ цэцэрлэгт ажилладаг хүний талаар л одоо ингэж цагдаа дуудлага өгөөд ийм зүйл болсон байгаа хгүй. Тэгээ Монголд бүр ингээд араасаа бүр үнэхээр аимшигтай юм мэдээллүүд бол гарч ийн. Миний сүүлд ярих мэдээлэл маань бас бүр ингээд сэтгэл өвдөн мэдээлэл байгаа. За энэ болохоор 12 дугаар ангийн хүүхэд гэртээ харих замдаа танихгүй хүүхдэд тутгалуулж гэдэг мэдээлэл байгаа хгүй. Тэгэд энэ нь яг өнөөдөр буюу 1 сарын 8-ны өдөр орсон. Тэгэд Монголд бүр ийм амар хэрэгүүд бүр үнэхээр гарч ийна. Тэгээд хүмүүс үүн дээр болохоор те одоо ингээд анхааралтай аваач. Одоо ингээд бидний аюулгүй байдал бүр ингээд хэцүүдлээ гих мэтчлэн яриад байгаа хгүй юу. Тэгэд хүмүүс иргэдэд торгодог тэр камера одоо ийм одоо хотын захын тэр гэр хорооллуудаа тавиач гэд хүмүүс тэгж дугаарч хэлсэн бэлээ. Тэгээд энэ нь ч гэсэн надад маш зөв санагдчихж байгаа. Тэгэхгүй бол одоо ингээд гараад байгаа энэ хэрэгүүд бүр үнэхээр амар байгаа зү тэ. Бүр юу болоод байгаа юм бэ? Тэгээд ялангуяа үүн тэр ингээ харангууд энэ бол ингээд нийгмийн сэтгэл зүйн уур бухимдал маш их байна. Нийгэм одоо тэр чигтээ ингээд уур бухимдалтай тэг хүмүүс бүр ингээд тэр зүйлээс болоо баг ингээд юу ч хийхээс буцахгүй ч болцсон юм шиг бүр юм аимшигтай дүр зураг бол харагдаад байгаа байхгүй юу. Одоо бас ингээл нийгэм дээр эзлэх байр суурь байхгүй, одоо ингээд цалин мөнгө байхгүй, зээлнээс зээлийн хооронд амьдардаг ч гэдэг юм уу та тий. Яг нэг юм хүмүүсийг стресслүүлэх юм аюух Монголд байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс болоо хүмүүс ингээд сүүлдээ тесрээд бас ингээд гэмт хэрийн тоо өсөх магадлал их байдаг юм шиг надад бол санагддаг. Тэгээд би яг энэ 1 сарын 5-нд орсон энэ оч төмөр гэд хүний оруулсан посттой маш их ингэ санал нийлж байгаа байхгүй юу. Тэгэд энийг та нартай бас уншиж хүргэе. Сүүлийн үед гарч буй хүчирхийллийн онц нацтай хүн амны хэрэгүүдийг бид хөвчлэн галзуу сэтгцэн өвчтэй гэж амархан дүгнээд өнгөрдөг. Яг статистик галзуу солиотой хүмүүс онц нацтай хүн амны хэрэг хийх нь харцсангүй бага гэдэг.
Сэтгцэн эмгэг гэдэг нь бодит байдлаас тасарсан, онош, шаардсан ховор тохиолдол. Харин ихэнх хүчирхийллийн цаана хуримтлагдсан уур бухимдал, сэтгэл зүйн хямрал, архиталт, дэмжлэггүй орчин, сэтгэл хөдлөлөө удирдах сураагүй байдал байдгийг хинж анхаардаггүй. Гэтэл энэ нь бодит асуудлыг шийддэггүй, харин ч нууж давтагдах нөхцөлийг бүрдүүлж байна. Бид оншоо буруутгаж байгаа учраас урьдчилан сэргийлэхгүй, асуудлын эрт илрүүлэхгүй, эцэст нь эмгэнэлт үйл явдлын дараа л галзуу солиотой гэж хэлдэг. Хэрэв нийгэм хүчирхийллийг багасгамаар байвал шорон шийтгэл ярихаас өмнө сэтгэл зүйн боловсрол, сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах соёлыг бий болгох ёстой. Сэтгэл зүйн эмгэг тархлаагүй, арчаагүй, хүчгүй биш. Сэтгэл бол ичгүүр биш. Ярхан сул дорой биш. Сул доройгоо нуух чадалч биш. Бусдад таалагдаж амьдрах нь аз жаргал биш. Үүнээс сэтгэл хөдлөлөөс цугтаах, нуусан, төсвөр төвчөр бүхэн хүнийг илүү зэрлэг балмад болгоно. Анхаарахгүй орхивол дараагийн охирогч заавал гарна гэдэг ийм пост байсан. Тэгээ би үүнтэй бол үнэхээр санал нийлж байгаа. Тэгээд ялангуяа миний хувьд яг сэтгэл зүйн талаасаа гэх юм бол яг Симут маш сайн санагддаг. Яагаад гэвэл яг л нүуний гал дээр ажиллаж байгаа хүмүүс байдаг байхгүй. Тэгээд миний бодлоор хэр багийн хүмүүсээс мэдтгүй юм билээ. Хэрвээ эрүүл мэндийн даатгалд төлж байгаа бол Симут дээр цагаа аваад үнэгүй одоо сэтгэл зүйн зөвлөгөө авах, үнэгүй онцлогоонд орох, одоо үүдээ ямар нэгэн асуудлаа одоо яг сэтгэл зүйчтэй шууд үн төлбөрөг авах тийм боломж байдаг байхгүй юу. Тэгээд би ч гэсэн нэг удаа нөхөртөөгөө хатан мэжтэйгээ бид гурав бол очиж исэн. Тэгээд энэ бол үнэхээр яаж ч утсан гэд ичмээр нуумаар одоо үүдээ тийм зүйл ерөөсөө биш. Яагаад тэгэхээр бид нар багада өөрсдөө ч мдэггүй шарахыг, травмаг одоо үүдээ авсан байх магадaltaй байхгүй юу. За одоо магадгүй би ингээд гэр бүлийн хүчирхийлэлд өсөөгүй байлаа ч гэсэн тэгээ би ингээд магадгүй хин нэгэнд дээрлүүлээд эсвэл хин нэг намайг шоолсноос болоод би ингээд өөрөө тэрэндээ амар имзэглээд өөрөө дотроо ингээд далд тухамсартай ямар нэг юм би ингээд суулгаад тэрэндээ гимтээд том босон ч гэсэн өөрөө тэрийг мэдгүй одоо ингээд далд тухамсартаа кодлцсон ч байх одоо юм магадгүй байхгүй юу. Тэгээд надад л яг л нөгөө нэг юм одоо гал дээр ажиллаж байгаа гэж би бол ингээд боддог. Ялцчгүй яг ингээд хамгийн туршлагатай, хамгийн сайн одоо тэр хүмүүс яг Симутд байдаг гэж би бол үнэхээр боддог. Тэгээд одоо ийм үн төлбөргүй ийм зөвлөгөө авах ийм бас юу гэдэг юм а давуу тал гэдэг юм а зүгээр уцаар тэр цагаа авч болдог. Ерөөсө заавал очиод заавал цаг аваад ах шаардлагагүй. Тэгэхээр хэдүүлээ ингээд үн төлбөргүйгээр Симут руу ингээд холбогдоод ядаж ийм зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээ бид нар үнэхээр одоо өөрсдөө бүгд сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байхгүй юу? Ялангуяа Монголд те яг энэ нийгмийн уур бухимдал бол бүр маш их байна. Уусаа бүгдээрээ нэг юм ажил хийгээд ч гэсэн зээлнээсээ гардгуу. Тэгээд нэг юм банкнаас зээл авдаг, бүр олон жил төлөөдч үндсэн зээлийнхаа одоо тэр зээлийнхаа ерөөсөө ордгоо зүгээр хүүнийхээ зээлэл өгөө яваад байдаг ч гэдэг юм уу. Тэгэл энэ утаа, төвчрэл, яассэн бла бла гэд угаасаа Монгол нийгмийн уур бухимдал маш их байгаа. Бүгдээрээ сэтгэл зүйн хувьд бүгдээрээ маш юм хүнд яг үндэ. Тэгээ бүгдээрээ нөгөө нэг ямар нэгэн байдлаар ингээд траума авсан. Яагаад гэвэл бидний аав ээж нар чинь дандаа нөгөө ийм зодуураар одоо өсгсөн ч гэдэг юм уу да тий. Ер нь ингээд багтаа траума ингээд маш ихээр авсан ийм хүмүүс байгаа. Тэгээд бүгдээрээ яалтчгүй одоо тэр мэрэгжлийн хүмүүст нь хандахгүй болохгүй шүү. Тэгээд би та нарыгаа бүр ингээд яаралтай аль болох үн төсөр одоо юм сэтгэл зүйч хандъя гэж бодож байгаа бол бүр үнэхээр Симутыг зориорой л гэж хэлмээр байна. Тэгээд яг бидний авж байгаа цайлан юмны үн бүр ингээд үнэхээр ярих юм байхгүй те. Тэгэхээр хэдүүлээ өөрсдийнхөө одоо сэтгэл зүйд нэгдүгээрт анхаарах хэрэгтэй нь хоёрдугаарт хин нэгэн хүнээс өөрсдөө бүр хамгаалах хэрэгтэй байна те. Одоо ингээд ерөөсөө танихгүй таалгаа онгоолж өгч болохгүй юм байна. За тэгэл яг одоо байр байлаа гэхэд яг хонхороо хин байна гэдгийг харах ерөөсөө ингэж асуухгүйгээр хаал онгоолж өгөх боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэгэд одоо гэр хороолт амьдрэх хүмүүс бол бүр үнэхээр юм сайн нохоотой ч юм уу те байхгүй бол үнэхээр аимшигтай байгаа зү те. Бүр ийм л аимшигтай мэдээлүүд бид бүгдийг одоо ингээд ухтж гинэ. Тэгээд хэдэн жилийн дараа одоо ингээд сайхан цаг ирээсэ гэж найдахын эсвэл бүр нэрээ гадагшаа авах хэрэгтэй болов уу гэж нэрээ хайг үндэ боддог. Яг л өөрийгөө бодсондоо биш хүүхдээ ингээд бодоод байдаг байхгүй. Ингээд хүүхдийнхаа ирээдүг бодоод нэр үнэхээр ингээд бараг те ингээд аз жаргалын индекс нь өндөр юм аюулгүй орчин одоо өндөртэй тэр улс руу явах юм болов уу гэж бас боддөө шүү дээ. Та хэд маань тэгээд юу гэж бодож ин манайхаа комент хэсэгт сэтгэлээ бичээрэй. Та нартай энэ удаагийн бичлэгээр ийм нэлээд хүнд сэдвүүдийн талаар ярьж өглөө. Тэгээд өөрийнхөө реакшн ч гэсэн нэлээд гаргачихсан байх гэж бодож байна. Миний өмнөх бичлэг дээрээс нэг хүн бичсэн байсан байхгүй. Бүр ингээд хүн дэмэг бүр ингээд амар ингээд яаж барыг реакцлж ярьдаг гэсэн баха. Гэхдээ нүн ингээд стресстэй дүүг тэмдээ ингээд уур бухимдлаа шууд ингээд гаргацдаг. Ер нь би юмыг нууж чаддгүй ингээд уурсан бол уурсан яасан бол яаснаа бүр ингээд миний нүгэн дээр баг ингээд бичээтэй байдаг байхгүй. Бүр ингээд баярлсан бол шууд ингээд амар баярлдаг. Ингээд уурлах юм бол шууд ингээд нүгэн дээр ингээд бараг бичээд өгчдөг. Тийм болохоор ингээд тэрийг гаргаад байгаа бах гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл үтсэн бол та
та нар маань лайка дараарай. Тэгээд subscribe дараагүй байгаа бол за манайхаа одоо заавал дараад өгөөрэй. За тэгээд би энэ хоёр талдаа Facebook бол Instagram оруулъя. Тэгээд таад манаас орж дагаарай. Тэгээд ялангуяа сүүлд энэ хоёр дээр нэлээх мэдээлэлүүд оруулаад явна гэж бодоод байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцай хөрх хүмүүс минь баяртай.